Энэ удаагийн тоглолт Спортын мастер Нандин Эрдэнэ, Спортын мастер Ням Гэрэл нарын одоо хооронд болох юм байна. За цагаанаар наадж байгаа нь Спортын мастер Нандин Эрдэнэ. За хараар одоо Спортын мастер Ням Гэрэл нар тоглож байна. За сая одоо дөнгөж болоод өнгөрсөн саяын тоглолт бол маш сонирхолтой боллоо л доо. Төвшин болд одоо Инх Эрдэнэ хоёрын хувьд. За Инх Эрдэнэ тэр төгсгөлд нэлээд оновчтой нүүж хүү одоо хүчний харьцааг нэлээд дөхүүлсэн боловч одоо хамгийн сүүлд тэр дарах алдаатай нүүдэл нөгөө даама бариулаад хоёр хэдүүлээд ингээд хожигдлоо. За энэ Нандин Эрдэнэ одоо Ням Гэрэл хоёрын хувьд бол нэгдүгээр шатны тэмцээнд за хоёулаа бол одоо ямар ч байсан шүүгийн дөрөвт бол одоо шалгараагүй байсан. За энэ 100 будал даамын одоо түргэн тоглолтын улсын аварга энэ олон үе шаттай болж байгаа учраас шат болгонд тамирчид одоо үзүүлсэн амжилтаараа оноо авах. Жишээлбэл нэг удаагийн тэмцээнд төрүүлвэл одоо 1200 оноо. За 2 дугаар байр нь 1000 оноо. За тэгээ 3 4 дугаар бол ингээд цаашаа оногдох тийм оноонууд аваад за 4 тэмцээн явагдаж дуусна. За 4 тэмцээний одоо нийлбэр оноогоор бол одоо 5 дахь буюу одоо шигшээ тэмцээнд оролцох эрх болж авнаа. За тэгээ шигшээ тэмцээний одоо ялагч нь бол 2012 оны одоо Монгол улсын аврах болох ийм системээр бол явагдаж байгаа. За хараар наадж байгаа одоо Спортын мастер Ням Гэрэлийн одоо тоглолтын нэг онцлог ер нь харагдаад байгаа сүүлийн үед. За одоо сонгомол байрал түрүүчийн болж өнгөрсөн одоо өргөт хоёр тамирчин бол одоо сонгомол байрлалаар сонгож тоглосон байна. Тэгтэл Ням Гэрэлийн хувьд ер нь одоо сонгомол биш одоо гадсан байрал буюу одоо арай богино жигүүртэй айлын урт жигүүр рүү одоо довтлох нэлээд довтлогооны байрлалыг бол сонгож тоглож байгаа харагдаад байгаа. За энэ удаад мөн л одоо тэр байрлалаа бол авахар зэгсэн байна. За энэ гарааны хідэн одоо нүүдэл дээр бол хүүний харьцаа тэнцүү. За нэг хүү 2 хүү солилцсон байгаа юм байна. 18 хүүтэй. За төв рүү одоо нэлээ довтлох солио хийлээ. За хүүний харьцаа одоо тэнцүү нүүдлүүдийг бол одоо солих гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл нэг хүү хөдөлцөх 2 хүүдэлцэх энийг бол одоо солио гэж нэрлэж байгаа. За тэгэхээр бол сая нэг хүүний солио хийлээ. Өөрөөр хэлбэл хүүний одоо тооны харьцаанд бол өөрчлөлт орохгүй. За 3-3-ын солиоч хийж болно, 2-2-ын солиоч хийж болно. Тим нүүдлүүд байдаг. За энэ бол одоо гац. Өөрөөр хэлбэл одоо өөрийн нутгаас хилийн зааг гэж нэрлэж болно. Энэ одоо 10 игнэ хөлөг байгаа. За үүний 5 нь одоо өөрийнх нь тал гэвэл 5 нь айлын тал гэж нэрлэж болно. За тэгтэл энэ саяын одоо солилцоогоор Ням Гэрэлийн хувьд харын талаас нэг хүүгээ айлын одоо талбай руу айлын газар нутг руу оруулсан учраас үүнийг бол одоо довтлогооны одоо нүүдэл гэж нэрлэнэ. За довтлогоондоо энэ бол одоо гадсан байрлалын одоо эхний шат эхний оролдлого юм байна. За одоо энэ байрлалыг бол цаашдаа бэхжүүлэх ёстой. За ямар зорилгоор одоо гадсан байрал тавьж гинэ вэ? Айлын урт жигүүрд байгаа хүүнүүдийг бол ерөнхийд нь хориглоно. За түүнээс гадна өөрийнхөө хүүнд илүү илүү эрхчлөө олж авах замаар одоо эцсийн эцэд бол нөгөө төвийн байрлалаа л одоо олж авах ийм зорилготой нүүдэл.
За яагаад төвийн байрал нь бол даваа байдал үүснэ гэж одоо би түрүүн бас нэг тайлбарлсан. Альва одоо хүлэгт тоглоом бол ерөнхийдөө төвийн байрал руу бол одоо их тэмүүлж тоглодог. Жишээлбэл за шатар байна. За Годам. За бусад бүгд адилхан дөө хятад шатар, Япон шатар ч гэдэм юм ингээд. За зөвхөн хүлэгт тоглоомч биш. Одоо хөдөлгөөнтэй спортууд. Тухайлбал хөл бөмбөг, сагсан бөмбөг гэхэд бас төвийн байрал бол их чухал байдаг. Тэгэхээр тэндээс бол одоо их төстэй байдал бол харагдаад байгаа юм л да. Хин эхэлж төв авсан нь ер нь өөрөөр хэлбэл төвдөө эзэмшил тогтоосон нь ялах магадлал бол их байдаг. За мэдээч хэрэг төвийн эсрэг одоо захаар тоглох тийм аргууд бол байгаа л да. Гэхдээ нэлээд өндөр техниктэй тийм одоо тамирчин, даамчны тоглолт бол захаар явагддаг. Нөгөө талаас нь бол одоо захаар тоглоход бол нэлээд аюул занал бол бас арай бага. За ягаад гэвэл төвд байгаа хүүнүүдийг одоо идэхийн тулд цоорхоо гаргах хэрэгтэй. Нэг хүүний ард одоо хүү байхгүй бол идэх боломжтой шүү. Тэгэхээр төвд байгаа хүүнүүдийг бол тэгж идэх тийм байрал үүсгэхэд бол арай амар байдаг. Жишээлбэл захад байгаа хүү бол зөвхөн одоо нэг тишиг л идэнэ. Одоо хөлгөөс гарч идэх боломж байхгүй учраас. Тэгэхээр төвд байгаа хүнүүд бол бас хэдийгээр давуу талтай давуу байрал авах боловч хамгийн бас нэг аюул нь бол идэгдэх аюултай байдаг. Олон өгөж одоо идэгдэх цохилтонд орох тийм аюул бол байдаг. Тэр бол одоо эрсдэл юм л да. Нэг талаасаа бид одоо өөрсдөө манай тал илүү байрал авахгүй төв эзэлж байгаа боловч нөгөө талаасаа цохилтонд орох одоо тийм нөхцөл үүсдэг. Ийм одоо эрсдэл гаргаж иж бас илүү байдал болж байгаа юм л да. За шүгээн 8-ын тоглолтод таарсан спортын мастер Нанди Эрдэнэ Нямгэрэл нарын тоглолт. За цагны харьцаа 6-7 минут руу орж ерөнхийдөө бол одоо дундаа орох төгч байна гэж хэлж болно. За хэрвээ энэ тоглолтод тэнцвэл хад богиносгосон цагаар 5 минутаар тоглолт үргэлжилж ялагчаа тодруулна. 5 минутын тоглолтод тэнцэх юм бол ахаад 5 минутаар тоглоно. Гэхдээ үлдсэн цагтаа тоглох тийм одоо дүрмтэй байгаа. За энэ 10 минут одоо ингээд үзэж байгаа үзэгчдийн хувьд хэдийгээр бас хангалттай хугацаа юм шиг санагдаж байгаа боловч яг тоглож байгаа тоглогчдын хувьд бол энэ тийм их урт хугацаа биш. Ер нь л одоо богино хугацаанд орно. Тийм учраас одоо ер нь бол бараг нэг талтай нэг цагийн хяналтнаас бага тийм өргүүдийг түргэн тоглолтод одоо хамааруулж үздэг. За урд довтолсон тэр гадсын хүүг бол одоо сольж устгаж байна. За үүнийг бол одоо бэхжихээс нь одоо өмнө болгоомжилж байна гэж ойлгож болно. За энэ жилийн одоо түргэн тоглолтын улсын аваргаас гадна манай даамын холбоо одоо өсвөр үе насан туршид за залуучууд гэдэг ингээд төрөл бүрээр мөн багийн ингээд улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээ бол төлөвлөгөөний дагуу одоо явуулж байна. За бидний одоо хамгийн том тэмцээн, чухал тэмцээн бол улсын аварга шалгаруулах тэмцээн байдаг. За 12 оны улсын аварга шалгаруулах тэмцээн одоо энэ ирэх 5 дугаар сарын 11-ээс 20-нд одоо Сүнжин гранд зочд буудалд бол явагдана. За энэ тэмцээнд бас хагас шигшээ гэж тэмцээн явагддаг. Хагас шигшээ тэмцээнээс одоо шалгарсан шилдэг 14 даамчин маань 2012 оны улсын аварга цолны төлөө бол одоо тоглоно. За энэ түргэн тоглолтын тэмцээний бас нэг онцлог бол за эндээс шалгарсан одоо 6 дугаар сар дахиад 3 дугаар шат болно. За энэ 3 дугаар шатны дүнгийн дараа 8 дугаар сард Францын одоо Лиле хотноо болох
дэлхийн оюуны спортын наадмын хүрээнд дэлхийн авраг шалгаруулах одоо Блиц түргэн тоглолтын тэмцээнүүд байгаа, багийн тэмцээн байх. Энд бол одоо Монгол улсад төлөвлөж орох. Одоо Монголын багийн бүрэлдэхүүнийг бол тодруулахад энэ тэмцээний дүн бол их чухал байгаа. Тийм учраас манай одоо тамирчид маань бол нэлээд ач холбогдол өгж энэ тэмцээнд бол оролцож байгаа. За шүгийн 8-аас шалгаруул 4-т үлдэн. За 4-өөс бол одоо аврагын төлөө тоглохоор одоо шалгарах ёстой. Инхээр бол 3 тоглолт байна гэсэн үг. Авраг болтол. За энэ хоёр тоглогчийн дараа спортын мастер даваад орж дэлхийн даамын албаны мастер Манлай нар одоо шүгийн 8-д өсөлтнөө. За байрлал одоо сонгомл байрлалын одоо хэлбэрт шилжээд байна. За сонгомл байрлалыг бол одоо тэгшимтэй байрлал харахад бол за бас манай зарим одоо даамжт бол хав дөрвөлжин залгах гэж яриад байгаа. Ерөнхийдөө бол одоо тэгшимтэй. За тэгээд тэр бүхийн хав дөрвөлжин залгахтай бол нэлээд төстэй л дөө. Толгоогоо зөрүүлээд шуудагнаас одоо барьсан байдаг шүү дээ нэлээ төхөөд. Одоо тэрнтэй ер нь бол нэлээд төстэй юм л та. Яг 2 хүү бол одоо ер нь тэгшимтэй байдлаар одоо зөрж барилдаг. За одоогийн байдлаар бол 1 хүү байна. Яг тэр төвд байгаа 2 хүү. Хамгийн урд өөрөөр хэлбэл төвд бөгөөд хамгийн урд талд байгаа одоо цагааны ба харын хүү бол одоо тэр хав дөрвөлжин байрлалын эхлэлийг тавьчаад байна л та. За энэ үед бол одоо хоёр талаасаа нэлээд тийм тулгарсан битүү байрлал үүсдэг учраас хин одоо арын хүүнүүд нь эрх чөлөөтэй, арай чөлөөтэй байна. Тэр нь даваа байдал бол олж авдаг. Өөрөөр хэлбэл довтлсон биш арай жоохон одоо хоцорч яваа нь бол даваа байдаг. Хавдруулж одоо сонгол байрлалаас бол. За цагааны тал бол одоо ер нь альч төрлийн байрлал руу орох гэхээр бол их солиог хийж байна. Төгсгөлд л ер нь одоо хин даваа тоглохыг үзье гэж шийдсэн болтой байна да. Нилээ олон одоо тооны солилцоо явагдаад за хүүний тоо 7. За 8-аас доош орсон одоо байрлалыг бол төгсгөлийн байрлал хамруулж үздэг. За одоогийн байдлаар бол дунд үе бол үргэлжилж байна. За 100 будалтай нэг үргийг за гарааны үе, дунд үе, за тэгээ төгсгөл гэж ингээ үндсэн 3 хэсэгт бол хувааж болно. За 15 20 хүүтэй эхлээд за нэг 15 орчим хүүтэй үлдэхэд бол дунд үе рүү орлоо гэж одоо ярьдаг. За тэгээд 15 хүнээс ахаад одоо 8-аас доош тооны хүүтэй одоо болоод ирэх үед бол одоо яг төгсгөл рүү орох үе. За тэгээд төгсгөл бол одоо ерөнхийдөө бол 3 хүүтэй хүртэл бол үргэлжилж болно. За түрүүчийн тоглолтын дээр жишээ нь одоо 4-3 харьцаатай байжгаад за төвшин болт 3 өгөөд даамтай бас нэг хүүгийн нийт ингээ 2 идэд нэг даамтай нэг хүүтэй болоод ингээ хоцсон байгаа. За давуу байдлыг бол ер нь дунд үед л нэлээд сайн ашиглаж авахгүй бол төгсгөл рүү орсон үед бол хэцүү байдаг. Хүү цөөрөөд тухайлбал 6-6-тай болоод ирэх үед бол одоо маш бага давуу байдлыг гаргах бол нэлээд төвхтэй. Тэгээд одоо тэнцээр бол их явдаг. Тэгэхээр өргийн турш одоо давмгаалж явж байгаад одоо сүүлд нь тэнцэнэ гэдэг бол бас нэлээд одоо харамсалтай үр дүн юм байна.
За дэлгэцэнд спортын мастер одоо Нандин Эрдэнэ харагдаж байна. За Нандин Эрдэнэ улсын аварга шалгаруулах тэмцээний одоо медальтай. Манай бас шилдэг даамжтын нэг байгаа. За Нандин Эрдэнэний одоо бас дүүн Нандин Цэцэг гэж спортын мастер бий. Түрүүчийн 1-р шатны тэмцээнээр бол одоо 2-р байранд орсон. За одоо тун удахгүй бол одоо бас шүүгийн 8 шалгарч чадах ингээд өрсөлдөнө. За Нандин Цэцэг бол одоо улсын аварга шалгаруулах тэмцээнд бас төрүүлж байсан. За ер нь яг даамын хувьд бол одоо улсын аварга шалгаруулах тэмцээнд төрүүлж алтан медаль аавна гэдэг бол бас нэлээд одоо их хэцүү тийм зорилт юм байгаа. За хэдийгээр маш олон жил одоо тоглосон ч өрсөлдсөн ч одоо улсын аварга цолонд бол хүрээгүй одоо хүрэхийг их хүсч байж байгаад одоо зодгоо тайлсан тамирчид бол их олон байдаг. За миний одоо санаж байгаагаар нэг улсын аварга цолтой нийт одоо нэг 20-оос хэтрэхгүй тийм одоо даамчин бол байгаа гэж бодож байна. За 100 будалтан бол 1966 оноос одоо Монгол улсад төлөгдсөн. Тэгээд тэр хооронд бол одоо нэг 20 орчим хүн улсын аварга болно гэдэг бол бас нэлээд цөөхөн тоо гэж үзэж байгаа. За хамгийн олон удаа улсын аварга болсон одоо даамчин бол манай олон улсын их мастер Эрдэнэ Хэлэг одоогийн байдлаар 11 удаа улсын аварга шалгаруулах тэмцээнд төрүүлээд байгаа. За эндээс одоо миний үзэж байгаагаар харын байрлал арай нэг давуу юм уу гэж одоо бодож байна. Тэгээд эндээс бол тэр төвийн хүүгийн тойрох тийм байрлал сонгож одоо тоглох юм бол нэлээд амжилтанд хүрэх юм шиг санагдаж байна л да. За хэрвээ одоо сонгомл байрлалаар ороод тоглох юм бол бас тэр давуу тал бол гарч чадахгүй хаа. За одоо цаг бол нэлээд багассан. За тэгэхээр цаг нэлээд багасаад ирэх үед бол одоо тоглогчид нүүдлээ бол хурдсах шаардлагатай болно л да. За нэм гэрэл 2 минут дөнгөж гарантай. За Нандин Эрдэнэх одоо мөн бас ойролцоо болчихж байна цагт. За 1 минут руу орлоо одоо. За нэлээд л одоо бага болж байна. Тэгэхээр нэлээд холыг бодож байгаа юм болоо да. За уг нь бол одоо харын талын хүнүүд бол нэлээд сайн байралтай байна. За гурвалж байрлуулах бол их хэрэгтэй. Гурвалж. Учир нь одоо 3 хүний хамгийн уртлынхын нөхөд одоо байгаа идж байгаа хөв бол нэг л идэнэ. Тэгэхээр тулгууртай гэсэн. Тэгэхээр цохих одоо цохилт үүсгэх тийм боломжтой болж байгаа гэсэн үг л дээ. Хэрэг хоёроо байрлсан байвал тэр одоо хамгийн уртлын хүүгээ нөхөд 2 идэгч гэдэг ингээд нүүж болдгоо. За тухайлбал одоо цагааны талын тэр 4 хүү тэр голд байгаа тэр 4 хүүний байрал бол нэлээд муу байна л та. Тэр 4-ийг одоо алиг нь хөдлөсөн. За хамгийн харах бол мэдээж хөдлөхгүй одоо төгжигдсэн байгаа. Тэр уртлын 3 бол хөдлөх одоо боломж байхгүй. Дандаа одоо 2 3 идэгдэхэр юм байдалтай байгаа учраас энэ бол одоо жоохон тааруу байрлал гэж үзэж байна. Тийм учраас харын талаас бол одоо явж байгаад тэр хамгийн уртлын хүүгийн лаа яг зөв ингэж бахин тавьчих маягтай. Ингэж нүүвэл одоо их зүгээр харагдаад байна. Саяхан нэлээд зөв нүүтэл боллоо гэж ойлгож байна.
Ямар ч байсан одоо харын тал бол жоохон давуу харагдаж байна. Гэхдээ энийг одоо маш сайн ахитлах ёстой. За цагааны одоо цагаан талын цагийг харах хэрэгтэй. Цаг 45 секунд руу орлоо тий. 45. Бас нэлээд багад орно. Гэхдээ нүүх болгонд бол 2 секунд нэмэгдэж байгаа. 2 секунд. За энэ бол ойлгомжтой цагаан тал одоо сонгомл байрал руу одоо орохыг хичээж нүүж байгаа. За тэр байрлалыг бол өгөж болохгүй. За түрүү чи яг одоо хэлжсэнээр бахинд ямар ч байсан хавчлаа. Одоо бахны байр одоо бах хэлбэрийн байрал гэж нэрлэж байгаа юм л да. Тэр хоёр талаас нь хавчсан. Хамгийн урд талд. Ерөнхий одоо хэлбэрээр нь харуул одоо бах шиг байгаа шүү дээ. За одоо тэр цагааны сая хамгийн ард нүүсэн хүүг нүүлэхгүй тий яав. За ингэж нөхстэй. Энэ харин задлаад. Одоо эндээс чи ингэж нэг өгөөд хоёр идэж идэд явна да. Хараас. Сая бол цагаан бол буруу нь үл. Тэ их сони юм. Нэг өгөөд хоёр идэд явах юуг л харахгүй байна да. Энэ цагаас болоод ингэж юм байдал үүсэж байгаа юм л да. Сая хамгийн урдлын үг нааш нь өгөөл ердөө идэд л явчих байсан л да. За ахаад л одоо нөгөө төрүүчхтэй төстэй байрлал орж байна. Гэхдээ ялгаатай цагааны одоо хүүнүүд бол нэлээ илүү хэрэгжүүл болоод авчлаа. Хөдөлгөөнт. Яг цаг нэлээд багассан учраас л тэгж байгаа хэл та. Сая нэг өгөөд хоёр идэд нааш явчих юм ийм. За энэ хүүг нөхөр одоо өгөөд даамтанд явчих бах та. Тэгээ даам гараад даамд бас тэр болгон чөлөөтэй явж чадахгүй ч гэж юм. Эсвэл цагаан талаас одоо харыг зогсоох тийм орлого хийж болох нэ. За эндээс хурцрлаа. За одоо бол цагаан талд авахчлаа. Түрүүн одоо хар зөвөр хожих байсан газар энэ цагаан бол одоо хожигдохор боллоо одоо харын тал. Яагаад гэвэл одоо наадалд байрлаж байгаа дөрвөн хүү бол хөдөлгөөнгүй. За тэр цаана байгаа нэг хүү бол за ингээд нэг хүү өгөхөөсөр арга байдалд орсон байна. За цаг нэлээд багассан учраас их хурдан нууж байна. За ням гэрлийн цаг 8 секунд. Нан дээр нь 14-5 секунд байгаа юм байна. За 8 секунд учраас хурдан нүүж одоо юу цагаа нэмэх хэрэгтэй. За гэхдээ эндээс бол найдвар бол ер нь баг байхгүй харагдаж байна. За одоо гол руу өгөөд явсан ч за ингээд спортын мастер Нандин Эрдэнэ одоо спортын мастер нэм гэрлийг хоцсноор одоо шүвгийн 4 төлтлээ.